Сайн мэцгаана бүх үндэсний өсөлт чуулган үгээлжлэл подкастынхаа шинэхэн дугаартай уулзахад бэлэн болсон байна. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд ээ. За баярлаа. За бид энэ удаагийн дугаарт сайхан бас эдгэрэл чөлөөлтийн үйлчлэлийн дамжуулан бурхан бидэнд тавьсан асуултыг бас танд дамжуулахыг хүсэж байна. Мэдээж энэ үйлчлэлд бол олон итгэгчид ирж амьдрал дээр тулгамдж байгаа маш том асуулттай явдаг байсныгаа олж харсан. Олон асуултуудад хариулт авсан тий маш их төрөлцсөн байснаа ойлгосон гэх мэтчлэн бас гайхалтай зүйлсийн цаг дээр яригдах болно. Бурхны хийсэн гайхалтай ажлыг ярих юм нь Бурхны үгээр тунхаглая. Бид хороны цус болон гэрчлийн үгээр сатаныг ялсан юм аа. Амен. За Бурхан чи намайг амьдралаараа алдаршуулан гэрчилж байна уу гэдэг асуултыг бол бидэнд тавьсан. Бидэнд гэдэг маань бол энэ мэдээж итгэгч хүмүүст бол тавьсан. Энэ яг юу гэсэн асуулт юм бэ? Тэ? Энэнд хариулт өгье. Чи амьдралаараа намайг алдаршуулж байна уу гэдэг яг юу гэсэн үг болох талаар одоо хэдүүлээ харилцгаая тий. Тэгэхээр саяны эдгэр чөлөөлтийн үйлчлэлээр гайхалтай Бурхан бидэнд үгээ дамжууллаа тийм ээ. Тэгээ биднээс үнэхээр гайхалтай хамгийн амьдралын маань хамгийн чухал асуултыг асуулаа. Та нар намайг амьдралаараа алдаршуулж амьдарч чадаж байна уу? Тэгээд энэ бол итгэгч нарт амьдралын турш хамаатай асуулт болж бид нар эзэн дээр очих хүртлээр энэ асуултыг өөрөөсөө асууж тэгээд өөрийгөө шалгаж амьдрах ийм агуу чухал асуултыг асуусан байгаа аахгүй юу? Үнэхээр цаг үеэ олсон яг Бурханаас ирсэн асуулт мөнөөсөө муу байсан. Үнэхээр мөн байсан. Тэр энэ маань юу гэсэн үг вэ? Би Бурханыг амьдралаараа алдаршуулж амьдарч чадаж байна уу гэдэг асуулт руу өнгийгөөд өөрлөгөө харах юм бол энэ маань миний ам авралтай маш холбоотой болоо гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би өөрөө яг аврагдсан байна уу? Би үнэхээр Есүс Христэд итгэлээ. Бид бүгдээрээ Есүс Христэд итгэсэн. Аврагч эзнээ болгож хүлээж авсан тийм үү? Тэгвэл би үнэхээр жинхэнэ Есүс Христ хэзэн дээр ирсэн байна уу? Жинхэнэ Есүс Христ хэзэн дээр ирж, жинхэнэ ариун сүнсээр төрж, жинхэнэ ам аврал руугаа орсон байна уу? Энэ асуулт бидний эзэн дээр очих хүртэл байх ёстой асуулт. Мөнөөсөө мөн байсан. Тэгээ эндээс бүгдээрээ хариултаа үргэлжлүүлээ тийм ээ. Тий, авралтай шууд холбоотой юм аа. Төгсгөл хүртэл асуугдчих хэвээр асуулт юм аа. Тэгэхээр хүн аврагдахын тулд юу хийх ёстой вэ гэж яригдана л та тий. Бид яг аврал руу орсноо ороогүй юу? Аврал руу орохын тулд тэгвэл яах ёстой юм бэ? Чи гэрчилж амьдарч чадаж байна уу гэдэг чинь аврагдсан хүний мөн чанарыг гаргаж амьдарч гинүү гэсэн үг. Тий. Бас нэг талаараа асуугдож байна гэж ойлгож байна. Нөгөө Библиэлд хэлсэн байдаг шүү дээ. Нөгөө Бурхан ертөнцийг үнэхээр их хайрлсан учраас цорын ганц хүүг өгсөн. Тэгээд хүүд нь итгэгч хинч мөхөхгүй харин мөнх амьтаа болох юм а гэд үгээд шүү дээ тий. Тэгвэл за итгэл гэдэг чинь за Есүс одоо итгэгч хүмүүс энэ хувьд гэхэд итгэсэн Бурханд хүүд нь итгэсэн учраас мөнх амийг авсан. Би аврагдсан гэж бас хэлж болох гэдэг. Гэтэл бидний тэр итгэл бол Бурхан байдаг гэдэг, хүүн байдаг гэдэг тэр итгийг чөтгөр хүртэл мэддэг тий. Чөтгөр хүртэл ингэж Бурхан байдаг гэдгийг мэддэг тэр итгэлийг энэ дээр хэлээгүй байх тий. Тэгтэл бид нар нэгэнт Бурхан дээр ирсэн, Бурханы хүүд итгэсэн, хүүн бидний гмийн төлөө Есүс одоо тий бидний гмийн төлөө загалмай дээр цовдлогдож нас ороод бидний бүхий л гмийг уучлаад биднийг аврал руу оруулцсан гэдэгт итгэж байгаа хүн яах вэ? Гэхдээ жинхэнэ нөгөө гэрчлийн амьдралаар амьдарч явах тий зам болж эхэлж байгааз. Тэр аврал руу орох нэгэнт нөгөө орчоод одоо яг тэр үнэн дотор гэрчлийн амьдралаар Бурхны өгсөн тэр амьдралаар үгийн дагуу амьдарч гэнүү гэдгээрээ бид нар Бурхныг гэрчилж гэнүү
жинхэнэ авралуу орсныхаа балхайг бид нар харуулж амьдарч байна уу гэснийг зүйл гарч иж байгаа сте тий. Тийм. Яг үнэ. Тэр бид аврагдсан яг үнэн нь тийм ээ. Иесус Христэд итгэсэн бид аврагдсан. Тэгвэл аврагдсан бол бид нар тэр аврал руу орсон тэр замаар явна үстэй тийм үү? Иесус бол зам үнэн амь мөн гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл яг тэр аврал руу орсон тэр зам нь жинхэнэ Иесуст итгэсэн жинхэнэ зам байх хэвээр тийм ээ. Би бол зам үнэн амь мөн гэд ингээ хэлсэн бас учиртай байгаа байхгүй юу? Иесус бол зам, энэ бол үнэн амь. Тэгэхээр Есүс гэж хэлсэн нэр болгон Есүс гэж одоо итгэж зарлаж дуудаж магтаж байгаа цуглаан болгонд ингэ яригдж байгаасээ энэ бүхэн нь бас зам үнэ аим гэж хэлээгүй шүү дээ тий. Энийг бас аягүй бодох хэрэгтэй байхгүй. Жинхэнэ тэр зөв Есүс зөв зам дээрээ зогсож байна уу гэдгээс л шалах хэрэгтэй байгаа байхгүй тийм ээ. Эсвэл холимог Есүс дээр байна уу? Эсвэл өөр Есүс дээр байна уу? Библиэлд дээр байгаа шүү дээ өөр Есүс, өөр сүнс, өөр сайн мэдээ гэж байгаа шүү дээ. Библи өөрөө хэлсэн байгаа шүү дээ өөр Есүсүүд гарч ирнэ. Миний нэрээр олон хүмүүс гарч ирнэ гэж хэлсэн байна. Тэгвэл тэр өөр биш ээ. Яг жинхэнэ эзэн үнэн тэр жинхэнэ эзэн Есүс Христийн зам дээр би зогсож байна уу? Тэгвэл би тэр авралын зам руу орсон байна гэдгээл. Яг зөв тий. Тэгвэл би яг үннийг мэднэ. Үннийг мэдсэн юм чиндээ би жинхэнэ тэр амь руу буюу аврал руу орох юм байна гэдгийг ингээд мэдэх гээд байгаа байхгүй. Тэгвэл би яг жинхэнэ Есүс дээр зогсож байна уу үгүй юу гэдгийг яаж мэдэх вэ те? Яаж мэдэх вэ? Тий. Энэ айгу чухал. Тэгэхээр итгэгч нарын маш одоо өөртөө шалгаж өөртөө анхаарч үзэх хэрэгтэй асуулт байгаа байхгүй юу? Яаж мэдэх вэ? Тэгэхээр тий та зам дээр байсан уу? Та зам дээр гарсан байсан уу? Тэ? Та зам дээр гарсан байсан уу? Зөв зам дээр байсан уу? Би зөв зам дээр байсан уу гэдэг ингээд асуулт өөрөөр аврал руу очих зам гэж яриад байна шүү дээ тий. Зам гэж яриад байна. Тэгвэл одоо жишээлбэл нэг аймаг руу дархан руу явлаа гэж бодъё л да. Дархны замаар л явж дархан дээр хүрнэ шүү дээ. Өөр замаар ингээ явчих юм бол дархан дээр очих газар бид нар очиж чадахгүй шүү дээ тий. Яг үүнтэй ижилхэн Есүс бурхан дээр очих тэр замаар л бид нар яваад байх юм бол бурхан руу аврал руугаа орох гээд байгаа байхгүй. Гэтэл тий дархны зам гэж тий нэрлдэг боловч өөр юм олон салаа замууд байж болно үсттэй. Тий гэтэл бусад бүр яг тийш очихгүйгээр өөр замаар би яг энэ дархны зам руу гарсан. Тэгтэл яг тэр замаараа би явж гин гэж өөрөө бодож байгаа боловч өөр төөрсөн замаар хэрэг яваад байвал яах юм? Нөгөөдөг чинь очиж чадахгүй нэг аврал очих, бурхан дээр очих тэр газар очиж чадахгүй нэг хүрэх газараа хүрч чадахгүй. Тэгэхээр бид нар энэ зүйлээ бид нар жинхэнэ зөв зам дээрээ зогсож байна уу гэдгээд үл юугаар ялах юм. Тэгвэл нөгөө үнэн байна. Есүс хэлсэн ш би зам үнэн амь гэсэн ш. Тэгвэл би зөв зам дээрээ байна уу гэдгийг яаж шалах юм? Би үнэн байна уугүй юу гэдгийг шалгаж хэлж байгаа байхгүй. Үнэн байна уу? Миний явж байгаа зам жинхэнэ үнэн зам мөн үү? Жинхэнэ дархны зам энэгээр явдггүй хүмүүсээс асуудаг ш тий. Энэ яг тэр очих зам мөн үү гэдээ асуудаг. Яагаад асууж болохгүй гэж тий? Тэгвэл миний явж байгаа өнөөдөр ч энэ асуултыг ахаад биднээс тавигдчихж байгаа байхгүй гайхалтайгаа тий. Тэгэл миний энэ очих зам жинхэнэ аврал руу хүрэх би зөв зам дээр байна уу? Яад өөрөөсөө асууж болохгүй гэж. Тэгвэл миний дотор тэгвэл би зөв зам дээр байна уу гэхийг яах вэ? Би миний дотор нөгөө үнэн байна уу? Би зам үнэн гэсэн шүү дээ. Үнэн байна уу? Би үнэн байх юм бол би зөв зам дээр явж гин. Тэгээд би тэр амь руу тэр аврал руу очих юм байна гэдгийг би миний дотор нөгөө итгэл тий улам илүү итгэл найдвар төрж эхэлж байгаа байхгүй. Яагад гэвэл би зөв зам дээр байгаа гэдгээ би бат итгэлтэй байна. Яг үнэн байна уу гэдгээр шалгах одоо тий жишээ болгож нэг би ишлэл хэлээ л да. 2 дугаар Тимот 2:19 дээр хэлсэн байна. Хэдий тэмч Бурхны бат суурь нь хөдөлшгүй ба эзэн өөрийнхнийгөө мэддэг. Эзний нэрийг дуудагч бүр зүй бусаас зайл гэсэн тамхтай гэсэн. Амен. Зүй бусаас зайл гэсэн тамхтай. За эзний нэрийг дуудагч гэдэг чинь итгэгч нар бүгдийг хэлж байгаа шүү дээ, тийм ээ? Бүх итгэгч нарын дэлхий дээр Есүс Христийг хүлээж авсан бүх итгэгч нар хэлж байгаа. Энэ хүмүүс тий зүй бус буюу ёс бусаас зайл гэсэн тамхтай. Энэ зүй бус буюу ёс бус гэж юу хэлж байгаа? Гим нүгэл. Гим нүгэл. Тэгвэл гим нүгдийг битгий үлдээ гэсэн тамхтай. Өөрөөр хэлэх юм бол бидний гим нүглийн төлөө эзэн Есүс Христ маань загалмаар цовдлогдсон энэ үнэн, тийм ээ? Тэгээ бидний бүх төлөөсөө гим нүглийн төлөөсөө төлцсөн.
Энэ үнэн тийм ээ. Тэгээ энд итгэсэн хүмүүс нь яг эзэн бурхны хүүхэд болох хэрэгтэй. Бурхны хүүхэд болох хэрэгтэй. Болчихсон гэж хэлээгүй тийм ээ. Хүүхэд болох хэрэгтэй. Аврагдана. Тийм үү? Тэгвэл бид нар одоо энэ дээр шалгая л да. Зөв бас буюу гим нүглийг үлдэж болохгүй гэсэн тамгыг авсан гэсэн үг байхгүй юу? Итгэгч нар. Тий. Тэгвэл гим нүгэл үлдээд яваад байна уу гэдгээрээ би үнэн байна уу худал байна уу гэдгийг шалгаж байгаа байхгүй юу? Тийм байгаад. Хэрвээ миний дотроос гим нүгэл гарч ирээд атаархал, өшөө хонцон одоо юу вэ? Аминчхан хуваа хичээсэн нөгөө бүхий л нөгөө тэр зөв бус тэр гим нүглүүд миний дотроос гараад байвал энэ үнэн биш байна. Би энэ зөв бусаас зайлгсан тамгаар тамгалуулаагүй байна. Тийм үү? Тэ? Би буруу явж байна гэдэг нь шалгах боломжтой байгаа байхгүй юу? Мөн итгэсэн л бол аврагдсан. Ингээд тайвширч идэг. Есүс Христийг хүлээн авлаа. Та итгэлээ. Та одоо аврагдсан. Өө тий би аврагдсан. Ингээ аврагдсан гэж бодсон хүмүүс яадаг вэ гэхээр ингээл явсаар хагаад би угаасаа аврагдсан юм чинь ингээл явдаг. Тэр миний гим нүгэл үлдэж гэнэ үү, үлдэхгүй байна уу? Эсвэл одоо яаж явах вэ? Бүр ингээ сонирн биш болчдөг байхгүй юу? Тэгтэл итгэсэн хүн аврагдсан. Чөтгөр хүртэл итгэдэг бурхан итгэдэг бөгөөд чичирдэг гэж хэлсэн. Чичирдэг гэдэг чинь айдаг гэсэн үг шүү дээ. Чөтгөр хүртэл бурханаас айдаг, итгэдэг мөртөө айдаг. Итгэвч хүмүүс ерөөсөө айхгүй гим нүгэл үлдэх ч юм уу те ингээ үнэн дотор биш худлаа явж байгаагаа ингээ имэдгүй мэдгүй ингээд нөгөө өөр замаар ингээ явчихдаг байгаа. Тий. Тий асуулт маань бол чи намайг амьдралаараа алдаршуулан гэрчилж чадаж байна уу гэж. Тэр энэ чи аврагдсан уу? Чи намайг ирэхэд бэлэн үү гэл ингээл олон утгууд явж байгаа л та. Тэгэхээр ингийн тул зөв зам дээр байна уу? Энэ зөв зам дээр байж ич амьдралаараа алдаршуулан гэрчлэх юм байна гэж санаа гарч ирж байна. Зөв зам дээр явахгүй байгаа хүн бурхныг хүслийн дагуу яг алдаршуулж гэрчилж амьдарч чадах юм болов уу тий? Чадахгүй. Бурхныг ер нь алдаршуулж гэрчилж амьдрна гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Яг одоо миний хувьд болохоор нөгөө 20 жилийн итгэлийн амьдрал тий. Тэгэл яг бурхныг алдаршуулна гэхээр ёстой хуучин ч юм бол ингээл магтчихээн. За магтаал сайн мэдээ өөрийнхоороо яриад сэтгэлийн төвшөнд магтаал ингээл яваал бурханд үйлчилж гин гэл ингээл маш их ингээ явсан. Тэрийгээ би бурханд бурхныг алдаршуулж гин гэж бодоод явжсэн байгаа байхгүй. Тэнгүүд л одоо бүхэнсний өсөл чуулган дээр ирээд одоо 2 жил хагасын өмнө ирээд ингээд яг гэрсний дараа яг энэ үгээр намайг эзэн илчилт өгсөн байхгүй. Би бол зам үнэн амь гэд. Тэгээд би харсан чинь ингээд яг би зам дээрээ байгаагүй байхгүй. Зам дээрээ байхгүй хүн чинь нөгөө үннийг мэдэхгүй. Үнэн байна уу гэхээр огт үнэн байгаагүй. Үнэн яаж миний дотор ирэх үү гэхээр яг үнний ариун сүнс. Яг миний дотор яг ариун сүнсний тэр жинхэнэ ариун сүнсний тэр яг гэрэл тусчиж миний дотор байгаа гим нүглийг илчилж намайг үнэхээр яг тэр 20 жил өстой огт хараагүй зүйлээ өөрийнхөө дотор байгаа гим нүглүүдийг хараад ирэнгүүт хүн нөгөө шоконд орж байгаа байхгүй. Би ийм гэж юу ийм байд юм уу ийм тэнгуэл тэр чинь нөгөө үнэхээр бурхны нэгүслэр л тэгж хүн өөрийн гим бурууг хэн өөрийн бурууг ухаарч чадахгүй. Нууцлагдсан буруунуудаас намайг анжруулаач гэдэг шүү дээ тий. Тэнгуэл нөгөө нууцлагдсан тэр гим буруу тэр харанхуу дундаа явж исэн. Одоо ингээд 20 жил гарны дараа ингээд эдгэр чөлөөлтөй үйлчил маш их ингээд нөгөө эзэн ингээд нөгөө маш их намайг өөрөө гүн гүнзгий тэр бохирдлоос салгаал ингээл хайлс согны хайлс хуулж байгаа юм шиг хуулаад тэгэл ингэнгүүт нөгөө өөрийгөө олж хараад эзнийг ингээл таниал байгаагаар ингээл эзнийг таниал эренгүүт л ямар ингээд нөгөө яг ийм нөгөө ижилхэн яг эзнийг ярьсан мөртлөө мөн юм шиг мөртлөө маш их ингэж нөгөө хуурдагдсан, төөрөлдсөн, мэхлэгдсэн байсан юм гэдгийг харж байгаа байхгүй. Тэгээд яаж эзнийг алдаршуулах юм? Өнөөдөр би уул нь бол өөрийнхөө бурхнаа алдаршуулаад яваад байна гэж бодож байгаа. Гэхдээ алдаршуулах нь битгийг л эргээд нөгөө харанхууд байгаа хүн чинь яг нэг сайхан зүгээр л толгооны мэдлэгтэй зүрх нь яг ингээд
бохир, заваан, ёрын одоо нөгөө бурхан дээр ирэхээс өмнө мэдээж асуудалтай байсан. Маш их асуудалтай. Тэрэн дээр яг шашинлаг юм байдал дээр одоо тэгэл дахиад эренгүүтлээ Христийн шашин руу оронгуутлаа бүр их хүлэгдээд улам ингээд нөгөө хүлээстэй шашинлаг хүлээстэй болонгуутлаа жинхэнэ одоо бусдыг одоо юу бурхныг алдаршуулах нь үтгэл бурхан чинь ийм хэцүү юм. Үнэхээр Есүст өдрүүлэг болоод бүр бүдрүүлэг болсон байгаа. Үнэхээр Есүст итгэх юм бол ийм хэцүү амьдрах юм уу гэд эргэн тойрны хүмүүс нь яриад би болохоор өөрөө болохоор бурхан дотор л одоо аим аврал авцсан. Тэгээ бусдыг бас аврах гал ингээл уулна зүтгээд байгаа юм. Тэгсэн чинь аврал байхгүй. Тэгэхээр нөө шашинжаа төрөлдөөд ирэхээрээ бусдад бүдрүүлэг болоод ирдэг. Тэгэл нэг л их бурхан ярьсан. Тэгээд энэ зүрхэн ингээд бууг зүтгэрээр дүүрсэн л байсан байгаа. Аюу бүр аюултай хүн болсон байсан юм лээ. Гэдгийг эргээд одоо ингээд гэрэл гараад чөлөөлөгдөд ингээд харангууд би зам дээр гарсан байна. Үннийг одоо ингээд ойлгоод ирэнгүүд үнэн намайг ингээд чөлөөлөд багаар ингээд яг ингээд ирчилсэн ингээд нэг ороогдсон хүлэгдсэн байсан тэр хүлээсээс ингээд тайлал. За тэгээд тайлагдаал ингээд хүлээсээс тайлагдаал ирэнгүүд л одоо эн чинь нэг миний хайгаад байсан нөгөө авралын жинхэнэ нөгөө миний одоо амь аврал үнэн гэрэл хайр гэдэг чинь энэ юм биш гэдгийг одоо ингээ ойлгож ирж байгаа. Бурхан маань энэ юм штэ гэдэл бурхныг таньж эхэлж. Жинхэнэ хайр. Жинхэнэ хайр чинь яг одоо ингээ бурхнаа яг үнэн зүгээр таньж ирж байгаа нь миний дотор байгаа ариун сүнс надад өөрт минь ингэж таниулж ирж штэ. Тий? Гайхалтай. Дотроос ч одоо жишээлбэл та өмнө би бурхныг алдаршуулж амьдрч байна тийм ээ. Ингээд бурхан гэж ярьдаг хэрэг. Тэр нь та дотроо биш. Та одоо гэдэг өөрийнхөө оюун бодолтой тэгж бодоод өөрийнхөө одоо юу гэдэг гадна талаараа одоо ингээд яг тэгж явж ирсэн байсан байх шүү дээ. Тэгвэл яг жинхэнэ үнийг мэдхээр таны дотор те дотор талаас дотор зүрх бүх үннийг хэлчилж өгөөд энэ чинь биш байсан юм байна тийм ээ. Энэ бүх яг юу зүрх бүх юм ёрын байсан юм байна гэж тийм. Тэгээ яг жинхэнэ хайр дотор таныг тэгж засаж өөрчилж хэлчиж гэрэлтүүлж ингэж хүснэ гэж ойлголоо тийм үү? Тийм байна. Амин. Гайхалтай одоо өнөөдөр өөрчлөгдөөд эдгээ чөлөөлөгдөөд үнтэй уучраад ингээ ялалттай явж эхэллээ гэдэг энийг амсаал тий. Тэрийг таньж эхэлж байна амар гайхалтай вэ гэж ярьж байна. Тэгэхээр хүн одоо бид нар замын талаар ярьжсэн. Тий. Хэлсэн байгаа тий. Тэр замаас төөрхөрөө бүр эргээд аюултай алдаа гэж эндээс ярьж штэ тий. Тэгж जैन тий. Тий. За ингээ аюултай болчоор тэгэл үннээ таньдгүй улам л одоо ингээл шуу бартамнал тий. Тэгэхгүй нэг л бурхны эсрэг бүр яваал өөрчлөгдөөгүй мөс чанар мөн чанар бол гол зорилго маань Христийн гэрч болох ёстой шүү дээ бид нар чинь. Тий. Тавчгандаа би бурхантай авчирлаа. Би өөрчлөгдөөд миний зүгээр байгаа байдал маань хүртэл хин нэгэнд татагдах шалтгаан болж явах ёстой. Тийм байна гэдэг зүйл бол энэ номлын цанаас хэрэгжилсэн шүү дээ. Тий. Тэр энэ их нарын номлолоос л да. Тий. Биднээс ганцхан асуулт асуугаад чи аврагдах бэлнэ үү? Чи авралхаа зам дээр байна уу гэдэг асуултууд яригдсан бол чинь нарийн зүс байсан. Гэтэл хүн бол итгэгч болоод тэр аврагдаагүй байх үеийн хүний тэрслүү тэр мөн чанарууд тэрний одоо харамжаа шиг боддог атаарх уу гэл ингээл дотор байдаг зүрхэнд байдаг асуудлууд өөрчлөгдөж хүн өөрчлөгдөөд энэнд тэр нөгөө бурханлаг үржимснүүд гарч эхлэх үед бол угаасаа бусад хүмүүс итгэгч биш хүмүүс бол хүнд татагддаг тэнэг өөр нь штэ. Энэ христчин гэдэг чинь сайн хүн юм биш үү? Сайхан хүн юм биш үү гэж ойртох нь бол миний нөгөө амьдралаараа гэрчилж өөрөөрөө байгаа байдал маань өөрөө бурхныг алтаршуулан гэрчилж явах тухай юм аа гэж бол яригдсан тий. Гэтэл бол хүн шашинжаа буруу зам дээр яваад ирэхээр бол огт гэрчилж алтаршуулж амьдарч чадахгүйгээр марахгүй одоо бусдад бүдрүүлэг болох юм нэг аюулын талаарч бол яг яригдж байна тий. За тэгээд амгаагчийн ярьж байгаа дээр тий манайхан нэмээд хэлэх зүйл байл. Тэгээд бид нар амь авралын тухай одоо ингээд орчоосоо тааврагдсан уу гэд. Тий. Тааврагдсан уу таалдаршуулж амьдарч чадаж байна уу? Таалдаршуулж амьдарч чадаж байна уу? Тэгэхээр амь авралын тухай ярихлаар бурхан тийм ээ. Бурхан төрөх замын тухай
Одоо нэгсэндээ хүн төрлөختөн чинь гим нүглээс болоод бурхнаас тусгаарлагдсан шүү дээ. Есүс зам. Бурхан дээр тэ очих зам чинь Есүс өөрөө. Тэгэхээр Есүс дээр ирээд жинхэнэ нөгөө нэг авралыг гим нүглээс болоод бурхнаас тусгаарлагдсан юм бол яаж гим нүглэхгүй амьдрах вэ гэдэг тал дээр бид нар анхаарах хэрэгтэй болж байгаа байхгүй. Гим нүглэхгүй амьдрна гэдэг чинь нэгсэндээ бид нар өөрчлөгдөх хэрэгтэй болж байгаа. Бидний амьдралд өөрчлөлт гарах хэрэгтэй болж байгаа. Энэ өөрчлөлт хаанаас хинээс одоо яаж гарах вэ гэхлээр түрүүн хэлсэнтэй нандаа хэлсэн нэг яс бусаас тусгаарлагдсан гэсэн тийм тамгатай гэж хэлсэн. Тэгэхээр бид нар амь аврал ярагдчих байгаа бол бид нар гим нүглээс тусгаарлагдчих амьдрах хэрэгтэй. Тэгээ гим нүгэлтэй зурлал гмийн тойрог дотроо байгаад байна гэдэг чинь бидний авралд одоо яг хангалттай юу өгч чадахгүй байхгүй. Бид нар чинь авралт хүртэл өсөх ёстой. Эцсийн мөч хүртэл. Амьдралынхаа туршид. Тэгэхээр гим нүгэлтэйгээ зурлаад ингээд тэр хүн өөрчлөгдөхгүй дотоод мөн чанар нь өөрчлөгдөхгүй хэвээрээ ингээд байгаад ах юм бол бид нар амь авралын тухай ойлголт бидний хувьд бол айгу үнцэнгүй болж эхэлж байгаа байхгүй юу? Үнцэнгүй. Бурхан Хайран болж байгаа байхгүй юу? бэлэн биш байна. Бэлтгэдэггүй байна. Тийм ээ. Тэгээд гим нүглээ хийсээр л байх юм бол бурхны бид нар алдаршуулж амьдрч чадахгүй байхгүй юу? Тэ? Жинхэнэ бурхныгаа гэрчлэн алдаршуулж амьдрна гэдэг чинь ерөөсөө л бид нар амаараа яриад бурхан сайн шүү, тэгдэг шүү гэж ярих ерөөсөө биш. Бид нар амьдралаараа өөрсдийнхөө үйлдэлээр, өөрсдийнхөө үгээр бидний оюун бодол бүх зүйлээрээ бурхныгаа гэрчилж алдаршуулж амьдрах болж байгаа байхгүй юу? Тэгж амьдрах ёстой ерөөсөө. Хэрвээ тэгж бурхныгаа алдаршуулан гэрчилж амьдрч чадахгүй байгаа бол бидний дотор үнэхээр цэвэрлэгдэж угаагдсан уу? Бид нар жинхэнэ өөрчлөгдсөн үү? Тийм ээ? Гим нүглээсээ салсан уу? Хуучин хүнээрээ байгаад байна уу? Хуучин хүнээрээ байгаад л байвал биднээс тэр бурханлаг өөрчлөлт, бурханлаг үр жимс, ариун сүнсний үр жимсүүд сайн зүйлс харагдахгүй. Тэр харагдахгүй байх юм бол хүмүүс биднээс тэр жинхэнэ үр жимсийг харахгүй бол бид нар бурхныгаа гэрчилж алдаршуулж амьдрч чадахгүй байна л гэсэн үг байна. Хичнээн мянга сайхан яриад бурхан ингэдэг шүү, Библиэлд ингэсэн шүү, тэгсэн шүү. Хичнээн сайхан дуулаад энэ бол бурхныг гэрчилж алдаршуулж амьдрч байна гэсэн амьдрал биш байхгүй. Тэ? Тэгэхээр хүн нэг бүр үнэхээр тааврагдсан уу, бурхнаа алдаршуулан гэрчилж амьдрч гэнэ үү гэдгийг өөрөөсөө байнга асууж амьдрах хэрэгтэй юм байна. Өмнө нь бол тэгж асууж амьдрахгүй. Ингээл үйлчлэл явж байвал бурхныг алдаршуулж байна л гэж бодсон. Одоо би юу гэдэг хүмүүст ингээ сайн мэдээ тараагаад ч юм уу. Одоо хүмүүст библийг талаар гэдэг заагаад, сургаад үйлчлээд явчихвэл ерөөсөө би бурхныг алдаршуулад байна л гэж ойлгоол яваад исэн байгаа байхгүй юу. Гэтэл яг амьдрал дээр тэр үр жимсүүд гарч яг хажуудах гэр бүлтэй найз нөхдөдөө ойрхон байгаа болон ингээ цаашлаад бид нар үр жимстэй амьдрах чинь л ерөөсөө бурхныг алдаршуулан гэрчилж байгаа амьдрал гэдэг айгүй тийм дутуу ойлгож авсан байгаа байхгүй. Үйлчлэл байвал алдаршуулж ийн л гэж ойлгодог байсан. Энд чинь айгүй буруу байгаа байхгүй. Ярих тарах тийм. Бурхныг алдаршуулж амьдрна гэдэг чинь зөвхөн гаднах төрхөөрөө, гаднах байдлаараа, сайхан баян тансаг амьдралаараа, өөрчлөгдсөн амьдралаараа биш. Тийм ээ, энэ бол бидний дотоод зүрх сэтгэл, дотоод сүнстэй минь холбоотой, дотоод амь амьдрал маань энэ доторх хүнтэй маань холбоотой байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр энийг бид нар яаж үнэхээр аврагцсан тэр авралын замаар орж байгаагаа мэдхүү гэдэг чинь сая хэлээд нь шүү дээ, өөрчлөгдсөн байна, өөрчлөгдөөгүй байна уу гэдгээрээ. Тэгэд энэ өөрчлөлт маань ерөөсөө л ариун сүнсний 9 үр жимс шүү дээ, тийм ээ. Ариун сүнсний 9 үр жимс Библиэлд бичсэн байгаа шүү дээ. Сайн мод, муу жимс эс гаргана. Муу мод модч сайн жимс эс гаргана. Сайн жимс гаргадгүй аливаа модыг огтолж галт хайдаг. Тэгэхээр та нар тэднийг үр жимсээр нь таньнаа гэд бичигдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хардаа үнэхээр ариун сүнсний 9 үр жимсээр би өөрчлөлтийг л хийх нь шүү дээ. Би өөрийнхөө махан биеэр, өөрийнхөө оюун бодлоор, өөрийнхөө одоо хуйлархаг байдлаар, өөрийнхөө дүрм журмаар хичээл зүтгэлээр энэ өөрчлөлт рүү орж чадахгүй, энэ аврал руу орж чадахгүй.
Энийг зөвхөн л ариун сүнсээр хий. Тэгэхээр сүнсээр төрн юм уу? Сүнсээр төрж ариун сүнсэнд дуулахтай байснаар ариун сүнсэнд дуулахтай байна гэж бурхны үгэнд дуулахтай байж өөрөө шийдвэр гаргаад тэр шийдвэр дээр ариун сүнс над дээр ажиллаж ийм үр жимс гарна шүү дээ. Тэгэхээр энэ үр жимс сайн жимс гаргадгүй альва мотыг огтолж галт хайдаг гэсэн байгаа байхгүй. Энд чинь нөгөө тамд байгаа зүтэй. Энд чинь нөгөө авралаа алтна гэсэн үг байгаа зүтэй. Бүр тодорхой хэлсэн байна шүү дээ Библиэлд. Үр жимсээрээ танигдана. Тэгвэл би итгэсэн л бол аврагдсан тийм ээ. Би ингээ бурхныг алдаршуулж амьдарч байна гэд ингээ явж итэл яасан байх нь вэ? Тамд хаягдах магадлал өндөр байгаа зү тийм. Айгу аюултай байгаа байхгүй. Итгэсэн л бол аврагдсан гэсэн энэ ойлголт, энэ теолог итгэгч нар Монгол даяар дүүрэн байгаа. Тэгээд ингээ тайвширчихсан. Бид нар бол аврагдсан тий. Одоо энэ итгээгүй байгаа одоо энгийн ард иргэд бол тий хөөхөө эднэр аврагдаагүй гэсэн ийм мухав эсрэг зэгсэг бардамлыг өөртөө тээвчихсэн итгэгч нар зөндөө байдаг байхгүй юу. Гэтэл үгүй юм аа. Үнэхээр бидний өнөөдөр энэ та бурхныг алдаршуулж амьдарч байна уу гэдэг асуулт энэ бол бидний авралтай холбоотой. Энэ авралаа бас бид нар юугаар шалах вэ? Энэ 9 үр жимсээр тий зөв үнэн зам үнэн ам дээрээ зогсож байна уу тий зөв зам дээр зогсож байна уу гэд ингээ олон асуултууд олон шалгуурууд ингээд гарч ирээд байгаа байхгүй тийм ээ. Тамаа. За тий ариун сүнсний 9 үр жимсийг гаргаж байгаа газартаа гэрэл давс болж тэгэхээр одоо өөрчлөгдсөн мөн чанартаагаар амьдрч чадж байгаа юу л гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр ингийн тулд бол зөв зам дээр байх тухай ярьлаа. Зөв замаас бол төөрөлддөг тий. За тэгэл чин зүрхнээсээ хайгаал өөрийгөө шалгаал ингийн үед бол эргээд үнэн буюу Есүст авчирдаг тий. Учирч болдог зөв зам дээр гардаг. Зөв зам дээр гарсан хүн бол мэдээж угаагдана, цэвэрлэгдэн, бэлтгэгдэн зам дээр ч ер нь юм болон шүү тий бас тий. Ингээ бурхныг ажилуулах боломжийг нь хүн өөрөө бурхны өмнө бууж өгөөд тий. Тэр нэг өөрөө өөрчлөгдөх боломжоо хүн өөрөө тавьчих үед бол бурхан гайхалтайгаар одоо ажиллаж биднийг угаадаг, цэвэрлэдэг, өөрчилдөг. Ингээ өөрчлөсөн газараа хүн бусдад бурхныг харуулж амьдрах боломжтой юм аа. Бурхны нэгүслэр хайгаад үнэн зам дээр ирэхийн үед бол бурхан гайхалтайгаар ажиллаж биднийг эдгэж, чөлөөлж, өөрчилж бурхныг одоо алдаршуулан гэрчлэх боломжтой болж ирд юм байна гэдэг тухай гэрчлэн болцоргоо та бүхэнд баярлалаа. Тэгвэл одоо яаж яг бэлтдэг юм бэ? Яг мэдээж энэ үг маань хүртэл өөрөө эргээд зам дээр гарах ёстой маа л гэдэг үг би ахаал яриаглаад байна тий. Тий. Дахиад ярина тий. Тэгэхээр нөгөө нэг одоо яаж бид нэр өөрөөр бэлтэх вэ гэж бэлтэх гэдэг чинь яаж бид эзнийг гэрчлэн тий үнэхээр эзнийг алдаршуулан амьдрах вэ гэдэг талаар ярина тий. Тэгэхээр буцаал яг харахгүй бид нэр аврал руу амь руу орох нь эзний нэрд итгэж орж байгаа тийм ээ. Эзний хүүгийн Есүсийн нэрд итгэсэн хинч үгүй харин мөн хамтаа бол. За тэгвэл Есүсийн нэрд итгэлээ гэдэг нь Есүс өөрөө ахаад нөгөө дараачийн ишлэл орж иж байгаа байхгүй. Би бол зам үнэн ам гэдэг. Тэгвэл Есүс өнөөдөр би зам болоод байсан юм чинь тэгвэл бид нар Есүс зам гэсэн штэ. Тэгвэл одоо нөгөө явж байгаа энэ зам яг үнэн зам уу тий? Амьлаа явж байгаа үнэн зам уу гэдгийг би хинээс асуух юм. Өнөөдөр Есүс бидний хажууд байхгүй штэ. Тэгвэл биднес яах юм? Өөрснийхөө мэдрэмжээр за энэ зөв байна, энэ их хүн явсан, энэ их тод зам байна, энэ яг мөн гэж ингэж явахгүй шүү дээ. Тэгвэл яах юм? Есүс өөрөө явахтаа хэлцэхгүй тий. Би та нарт би явах нь сайн юм аа. Би та нарт туслагчийг илгээе гэж хэлсэн. Туслагч чинь нөгөө ариун сүнсийг илгээсэн байхгүй. Тэгтэл ариун сүнс бидэн дээр ирэхэд биднийг туслагч, бидний хөтөч, бидний замч болоод ирсэн байгаа байхгүй. Энэ зам чинь зөв шүү минийхөө. Энэ зам чи яг нөгөө аврал руу явах зам чи яг энэ шүү гэд ингээд биднийг ингээд яг зөв чиглүүлээд явж байгаа. Тэгтэл ирэхгээл тэгэнгүүт үгүй миний хүн чи буруу замаар яваад байна. Чи нэг ингээд худлаа хилчлээ штэ гэл ингээд тий буруу зам руу яг ингээд салсан зам руу орчлоо. Буруу наа чин гэл ингээд тий сануулна. Бидэнд тэр гим нүглийг мэдүүлнэ. Тэгэл бид нэр гимшээл ирэнгүүт ариус зөв гимшээ буруу замаар явцсан байна. Бурхан минь яг гэх үед ариус за одоо зөв зам руугаа оръё гэл ингээд зөв зам руу явна тий. Тэгэхээр бидний амьдрал тэр замаар явахын тулд яг нөгөө ариун сүнсний тэр зааварчилгаагаар ариун сүнснээс ирж байгаа тэр дуу хоолой тэр туслагчийн үгийн дагуу тэр зам дотор л бид нар ингээд яваад байх юм бол бид нар
яг тэр амиугаа авралгаа эзний гэрчилсэн амьдрал руу явах гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр зам руу бид нар яаж бэлдэж яаж явах вэ гэхвэл бидэнд хамгийн ойр зүйл нь нөгөө бурхны үг байгаа шүү дээ. Миний үг бол та нарын хөлдөгт илүү замдах гэрэл гэдэг өгсөн шүү дээ. Зам болгон мөр болгон алхай болгоныг гэрэлтүүлэх бурхны үг байгаа. Үгэн дотор юу гэсэн? Ариун сүнс тэр үгээ сануулна. Буруу зүйл хэлжвэл тийм байна гэж гимшин тий. Тэгэхээр яг энэ төр тэгээд бид нар ариун сүнсний тусламжаар буруу хэлж явахгүй тий. Үнэхээр уурладаг бол ариун чи ингээд уурлаад гим нүгэл үйлдэлсэн. Чи буруу зүйл дээр ингэсэн. Тэгвэл одоо хурдан ханаасаа гимш тий. Та нарын уур бүхэмдэлтэй наран бүү жаргаг одоо та нарын гимнүлээ гээл ариун сүнс сануулаар ингүүд биднээс гимшээл ингээл ахаал зүв зам руу тэгэл ингээл юунд уурлахгүйгаа хүртэл те юу үнэн юунд зөв гэд ингээд те тэр зүйлээ ингээд мэдээд тэр замаар явах тусам нөгөө ариун сүнсний нөгөө үр жимсүүд нөгөө төвчээр те баяр хөөр жинхэнэ үнэн байдал энэ зүйлүүд гараал илчлэгдээл ирэнгүүт ягаад тэгтэл бид нар хүсээгүй гайхалтай тэр үр жимсүүд тэр зүйлүүд гарч эхэлж байгаа. Амен. Тэргээр нь гэрчлэл болж тэ хүмүүс жинхэнэ нөгөө эзэн дээр Есүс гэдэг чинь юм шүү дээ. Есүсээр ирсэн хүн ингэж өөрчлөгдөв юм байна. Энд чинь бүр нилээ ийм хүн байсан чи бас өөр болд юм байна шүү гэдэг тэр зүйл харагдаж эхэлж байгаа байхгүй. Ингэж бид нар амьдралаараа гэрчлэх ёстой, амьдралаараа гэрчлэн харуулж амьдрах эзнийг байгаа газараа гэрчил гэж яага хэлсэн. Энэ зүйл юм байна гэдгийг одоо ирж мэдчихэж байгаа байхгүй. Энэ олон жил ингэж явахтаа тий бид нар сайн үйлчлээл одоо хурдхан шиг тэр зам руу явахын тулд олноор нь хүмүүс ингээл олноор нь өөрөө зөв зам дээр зогсож байгаагаа мэдхгүй зөв замаар явж байгаа мэдхгүй ариун сүнсийн зааж байгаа замаар явахаа мэдхгүй мөртлөө буруу зам дээр явсан байжсэн мөртлөө олон хүмүүсийг нааш гэж дагуулаад те олон хүмүүс сайн мэдээд өмжөөж буруу замаараа ингээл дагуулаад явдаг ч юм пижигнэл эсвэл буруу зам дээр гарчингуудаа Есүсийн нэрээр би тэгж ийн гэл ингээл эдэг те тэгтэл нөгөө магадгүй итгэвч биш хүмүүс бидний ах トゥ нар харчаад эрүүл ухаанаар харж байгаа хгүй. Энэ одоо Есүс гэсэн мөртлөө те өөрөө юм зүвт биш. Өөрөө юм худал хуурмаг ийм байжээч те юу Есүс. Тэгвэл Есүс чинь ийм юм уу гэдгээд буцаагаад нөө эзний нэрийг те бүдрэх саад хин нэг ирэх нэг нь бүдрэх саад болж ирж байгаа хгүй. Ариун сүнс яг үнэ. Бурхан бидэнд туслагчийг өгсөн тийм үү? Ариун сүнс. Тэгээд Библийг өгсөн байна. Ариун сүнс Бурханы үг хоёр бол яг хамтдаа. Үнэхээр энэ хоёр хамт байхад бид үнэхээр зөв тэр нэгүслийн зам дээр үнэхээр алхаж явна. Бурхан энэ бол Бурханы гайхалтай бидний Бурханы нэгүсэл хангалттай гэдэг чинь энд байгаа байхгүй юу? Ариун сүнс Бурханы үг хоёр. Ариун сүнс Бурханы үг хоёр. Тэгэхээр энэ хоёр яг хоёр биенээ баталдаг. Үнэхээр яг ариун сүнс байгаа газар Бурханы үнэн үг тунхаглагддаг. Тэр бурхны үнэн үг тунхаглаж байгаа газар ариун сүнс үгээ баталж тэр газар ажиллаа хийдэг. Үнэхээр тэр хүмүүсийн зүрх сэтгэл дотор орж хоёр талдаа эртээ амьд идэвхтэй тэр сэлэм нь хүний зүрхэнд ороод тэр хүнийг өөрчлөхгүй байхын аргагүйгээр өөрчилж өгдөг. Тэгэхээр тэр бурхны цэвэр үнэн үг ариун сүнс хоёрын хүч чадлаар тийм үү бидний доторх тэр хуучин хүн, хуучин тулам бүгд цэвэрлэгдэж, угаагдаж, өөрчлөгдөж зөвтгөгдөөд тийм үү ингээд жинхэнэ зөв тэр авралынхаа амьдралынхаа тэр замаар халахах байгаа. Үнэхээр гахалтай. Тийм байгаа. Ариун сүнсээр хэлэгдэж байгаа. Ариун сүнсээр бурхнаар дуудагдсан, сонгогдсон, тослогдсон тэр пастраар хэлэгдэж байгаа үг бол ариун сүнсээр хэлэгдэж байгаа үг. Тэр үг бол цэвэр үнэн үг байж таарна. Тийм үү? Тэр пастраа дамжуулан тэгвэл бурхны цэвэр үг урсан итгэгч нарт хүрнэ. Ингээд ариун сүнс үгээ баталж тэр хүмүүсийн зүрх сэтгэл дотор гэмшил төрөх хүмүүс гэмшиж буруу байгаа зүйлүүд илчилж өгч юм уу ингээд өөрчлөлтөө шинжилтүүд явж эдгэрч хөлөөлтүүд ингэж явагдаж байгаа. Тэрвээ тийм биш. Байвал нөгөө түрүү чи хэлсэн өөр Есүс, өөр сүнс, өөр сайн мэдээ гэсэн шүү дээ. Ингээд өөр сүнснээс гарсан үг байх юм бол ингээд тэр пастор дамжуулаад тэр олон итгэгч нар төөрөлдөх боломжтой. Төөрөлдөх боломжтой. Яг л адилхан Есүс ярьж байна. Яг л адилхан зам үнэн амийг ярьж байна тийм үү? Яг л адилхан авралыг ярьж байна. Бүгд аврагдсан гэж бодоод үнэхээр там руу оц магадaltaй байгаа. Тэгэхээр нөгөө одоо
бидний гэрчилж гисэн энэ олон хийсэн тий бидний гэрчлээс гисэн олон сонсож байгаа хүмүүс гэсэн нэг зүйлийг ухаарж байгаа ах гэж бодож чинь тий. Тэгэхээр юуны төлөө яриад байна гэхээр урд нь бол үнэхээр л мэдтгүү байлаа шүү дээ. Өө Есүс л бол Есүс, номл бол номл, Библи бол Библи гэж хардаг байтал үгүй юм байна тий. Эн чинь бас ингээ өөр Есүс, өөр Бурхан, өөр сайн мэдээ гэж байдсан байна. Итгэл чинь бас тий нөгөө Есүс чинь бас энэ хуурамч Есүс гэж бас байдсан байна гэдгийг одоо ингэж тий нэр гэрчлэрээ дамжуулж энэ зүйл энэ мессежийг хамгийн гол өгөх гээд байгаа хгүй. Тэгтэл урд нь бол таньдгүй байсан шүү дээ. Тэгвэл одоо таних арга юмаа бид нар ахин энэ асуулт ирж бидэнд ахаад нэг зүйлийг хэлж байгаасаа тий. Хэрвээ дотроос ч л та өөрчлөгдөхгүй хүн байгаа бол би хуурамч байна гэж танихад амар байх шүү гэж манайхны тэг хүн нэг манай сүмийн гээд гişүүд хувь хүмүүсийн гэрчлээс хүртэл бидний ингэж нэг гэрчлээс хүртэл өгж байгаа мессеж яг энэ байгаа даахгүй. Бидний дотор өөрчлөлт ирж гин үү? Нэрээ энэ бодол бидний суусан энэ бодол энэ үнэмшил энэ зүйл маань үгээр дамжуулаад худал байсан байна гэдэг маань илчлэгдээд тэгээд би энэ зүйлээсээ энэ бат цайзууд маань ингэж нураад ингээд нурснаас болж амьдрал дээр минь ийм гайхалтай өөрчлөлтүүд ирж байна. Ийм юм байд юм биш үү? Энэ нэг хайрцагт орсон, энэ нэг хайрцагцсан энэ зүйл маань тэ шашинлаг биднийг хүлсэн энэ зүйл маань худлаа юм байна, буруу юм байна. Эзэн аврагч гэдэг чинь биднийг аврал руу гаргахаар, ам руу оруулахаар, бидэнд бэлхэн амийг өгөхөөр аль эрт ирсэн бурхан юм байна. Бид нар тэр зөвлөө орох бүрэн боломжтой юм байна гэдгийг л хэлээдсэн тий. Тэгэхээр бидний өнгөрсөн эдгэл чөлөөлтөөр орсон месс нөгөө номлол биднээс асуусан асуулт ч гэсэн ахаал яг энэ зүйлийг сануулах зүйл гарч ирж байгаа байхгүй тий. Бидэнд өгсөн. Тий. Ингээд анзаараад харж байхад энэ үйлчлэлд одоо гадна дотноос, орон нутгаас, гадаадаас олон одоо итгэгчид үнийг хайсан, үнэхээр Бурхныг дагахыг хүссэн, Бурхны ерөөдийг хүртэх зохистой хүмүүсүүд бол олноороо зохисон. Тэгээд ирсэн хүмүүс бол үнэхээр ерөөлөө авсан. Ариун сүнсний оршихуй дүүрэн ийм гайхалтай өдөр байсныг бол эргэн санахыг хүсэж байна. Тэгэхээр тэр ариун сүнсний оршихуйн талаар бас нэг ярихыг хүсэж байна л да. Энэ оршихуй бас юу хийд юм бэ? Үйлчлэл үеэр тий. Маш хүчтэй тэр Бурхны эрх мэдэл сүнслэг тослогоо ингээл ажиллаж байхад бол энд идэж जैन, чөлөөлөгдөж जैन, өөрчилж जैन. Ингиж бас нэг өөрчлөгддөг юм аа. Энэ өөрчлөгдөхөд бол мэдээж Бурхны үгээр өөрчлөгдөн. Сүм чуулганд хүн хамрагдчихэж өөрчлөгдөх ёстой юм байна. Тий. Тэгээ сүм чуулган дээр номлогдож байгаа номлол Бурхны эрх мэдэлтэй ариун сүнсээр ичлэгдсэн номлолоор бол хүний оюун бодолд зүрхэнд байгаа асуудлууд ичлэгдэж, оюун бодолд суусан байгаа буруу ойлголтууд норж онж хүн бол өөрчлөгдөх ёстой. Энэний дээр дахиад сүнслэг эрх мэдэл том залбирлууд хийгдэж, энэ эдгэрэл чөлөөлтийн үйлчлэлээр бол хүн өөрөө тэмцээд идэг, мэдээд идэг, өөрчлөгдөхийг хүсээд идэг сүнслэг асуудлууд бол одоо бүрэн цайлж бас өөрчлөгдөх тохиолдол байгаа. Энийг бол олноороо одоо хүрсэн ийм гайхалтай өдөр байсныг бол дурсаж ярихад бол сайхан байна тий. Тэгээд сая ярилта тий уг болон хариу сүнсээр гээд уг болон хариу сүнсээр дамжуулсан бид нар эзний дотор буюу Бурхны үнэн дотор алхаж чадна. Хэрвээ гим нүгэл хийгээд л байх юм бол бид нар эзний дотор явахгүй байна л гэсэн үг. Гим нүгэлтэй зуралдсан хуучин хүн нөхөөгүй хуучин мөн чанар нь хэвээрээ байгаад байгаа бол өөрийгөө бас сайн шалгах хэрэгтэй. Тэгээд Есүс ирэх үед бэлнүүгүй дэнлүү буюу 5 дэнлүүгөө бариад тосгүй байсан. Дэнлүү гэдэг чинь юу юм? Эзний үг бол бидний хүлдэх дэнлүү, замдах гэрэл гэж байдаг тийм. Тэр тос нь юу юм? Ариун сүнс. Хэрвээ тэр дэнлүү тосгүй байх юм бол унтран штэ. Дэнлүүн дотор тос байж тэр хасж байгаа. Тэгэхээр ариун сүнсээр болон үгээр амьдарч байгаа хүн тэр гим нүглийг хийж чадгаа болчихно. Ерөөсөө тэр гим нүглийн дотор гим нүгэлтэй хоти болж те хамт алхаж хамт одоо байх боломжгүй болчихно. Гим нүгэл дотроо ингээд амьдраад байгаа хүн бол яг эзний ариун сүнс дотор үгэн дотор ариун сүнсээр амьдрахгүй байна л гэсэн үг. Тэгэхээр яг энэ хоёр зүйлийг хоёуланг ингээд өөрөөсөө асуугаад би үнэхээр аврагдсан уу? Эзнийг алдаршуулан гэрчилж амьдарч гин үү гэдэг дээр яг энэ хоёр зүйл эсрэг тесрэг байхгүй юу? Одоо нүглээ игээл яваад талаагаа бол эн чинь эзний дотор амьдрахгүй байна. Эзний тушаалыг дагахгүй байна. Тийм ээ?
Эзэн Есүсийг бид нар яаж хайртай гэдгийг илэрхийлнэ. Түүний үгийг үг тушаалыг дагж л бид хайртайгаа илэрхийлж амьдарч байгаа тийм. А үүн дотор үгийг та дуулууртаа дагаж амьдрахгүй байхаа бол ариун сүнсний хүч чадал болон ариун сүнсээр дамжуулан удирдуулан амьдрахгүй л гинүглэл хийгээл амьдрна шүү дээ. Тэ? Үгийг махан биеэрээ дагч чадахгүй байхгүй тий. Махан биеэрээ дагч чадахгүй. Тэстэж чи нөгөө ариун сүнс ч угаасаа Тий. бурхны үг ч угаасаа сүнсээр дамжуулан бичигдсэн үг юм чинь илэгдсэн, илчлэгдсэн үг юм чинь махан бие хизээч үгийг дагаж амьдрах боломжгүй. Ариун сүнс бидний дотор байж ижил тэр үгийг дагаж Амьдрах хүчийг өгөн тий. амьдрах хүчийг өгөн амьдрч. Одоо жинхэнэ бурханлаг амьдралаа сүнслэг амьдралаар үр жимстэй амьдралаар амьдрах боломжтой байхгүй юу? Тэр шиг хонгорог шивсэн нөгөө хуучин хүнээ өхүүлээгүй байгаагаараа хүн өөрийгөө бас айгүй ялгаж таньдсан шүү дээ тийм. Тэр яг би бас ийм олон итгэгч нартай таарч байсан л да. Одоо жишээлбэл айгүй тийм архины хамааралтай байжгаад тэгээд Христийг хүлээж аваад архинаас дүрмсэн гарцсан. Тийм. Үнэхээр амьдралаа анги өөрчлөгдсөн юм хүмүүс байж исэн. Өөр одоо өөрийнх нь том асуудал өөрийнх нь тийм асуудал зөндөө байж исэн. Бото ингээ өөрчлөгдсөн байхгүй да. Одоо архины хамаарал гэж нэлийн том асуудал шүү дээ тийм. Гэтэл яг зөвхөн энэ өөрчлөлтөндөө ханчдаг. Би ч одоо өмнөстэй үнэхээр архины асуудалтай одоо хэрвээ би Христээр ирээгүй би өдөд байхгүй хүчгсэн байх байсан. Одоо байхгүй архиндаа живж байгаад өдөд биеийг хороод ирэхээр байхгүй байх байсан гэж ярьдаг итгэгч нар зөндөө байдаг тийм. Гэтэл тэгсэн мөртлөө үнэхээр яг жинхэнэ нэг ариун сүнсний 9 үр жимсээр өөрчлөгдөөгүй. Уул нь бол Христ итгэл хүлээ авсан. Тэр хүн өөрчлөгдсөн байгаа байхгүй юу? Тэгмээ жинхэнэ тэр хүнээс ариун сүнсний 9 үр жимс гардаггүй. Ингийн итгэгч өдөрдөгч те хүмүүсийг би мэдэн ингээ харж байсан байхгүй. Тэгэхээр эн чин жоохон өөрчлөлт ганц нэгэн өөрчлөлтөндөө яадгүй ханчдаг. Ингээ хуурамч амар амгалан хуурамч 50 байдал төр ороод би аврагдсан гэж бодоод итгэж явж байгаа хүмүүс зөнд тийм итгэгч нар зөндөө ба. Тэгвэл өнөөдөр бидний энэ асуудал маш олон татыг агуулж штэ те. Үнэхээр ганц хоёр өөрчлөлт биш ээ. Ариун сүнсний үр жимс 9 үр жимс байгаа шүү дээ. Үүгээрээ бид нар авралаа, алдчихв, аврал дотор алхаж байна уу? Тийм ээ? Мөн жинхэнэ Есүсийн зам дээр зогсож байна уу? Өөр Есүсийн зам дээр зогсож байна уу гэд ингээд маш итгэгч нар биднэрт хэрэгтэй маш олон асуултууд, хариултуудыг гаргаж ирж байна шүү дээ, тий. Тий. Ер нь христчин хүн гэдэг бол дотроос өөрчлөгдөх тухай л яриад байгаа. Түүнээс бурхангүй хүн ч гэсэн гадна л өөрчлөлтийг хийдэг штеп. Өдөр тутмын хүн өөрийгөө өөрчлөө тэгэл өөр сайхан амьдрал гэж хичээж зүтгэж явж гэн зарим нь ялдаг чаддаг өөрчлөлтийг хийчихэн штеп. Тэ? Гэхдээ нөгөө ариун сүнс давуу тал чинь өөр байгаа байхгүй юу? Ариун сүнс амьд бурхан миний дотор орж ирсэн юм шүү дээ. Тэнгүүд л нөгөө та нарт одоо хэн нэгэн багш та нарын дотор байгаа ариун сүнс та нарт бүгдийг мэдүүлнэ заана гэсэн шүү дээ. Яг тэгэхээр чин ариун сүнс намайг одоо миний одоо жоохон хүн хараагүй ч гэсэн буруу үйлдэл хийхэд тэрэн дээр чи энийг буруу хийсэн гэж гимшүүлж байгаа. Ариун сүнс яг засан залруулна гимшүүлнэ. Үгийнхаа дагав. Тэгэхээр чи яг л бүр ингээд маш бодтой амьд итгэвчтэй ийм итгэлийн амьдрал байгаа. Тэ? Тий. Тэгээ хамгийн гайхалтай нь ер нь бол итгэгчид үнэхээр сэрсэн байна. Бурхныг чин зүрхнээсээ хайдаг болсон байна. Тэ. Бурхан сүнс гэдгийг бол үлийн сүнслэг зүйлсийг бол маш эрен хайж байна. Энэ ч бас нэг талаар зөв. Гэхдээ маш их төөрөлдсөн байна гэдгийг бол ойлгоно гэдэг нь өөрөө одоо жинхэнэ бурхныг олох хамгийн том зам нь нээгдэж ийм гахалтай юм чөлөөлтийг хорлыг авсан юм өдрүүд бол үргэлжилж байна. Тий, үргэлжилдэг. Одоо ингээл бид нар чи яг л нөгөө авралын замаараа явж байгаа шүү дээ ариусгалын амьдралаараа. Энд чинь ингээд үргэлжилдэг, үргэлж эзэн лөө очлоо бид нар тий. Тэгээд бидний хувьд үргэлжилж байна. Ер нь бол одоо саяын үйлчлэлийн хэдэн 7 хоногийн тухай бас нэгдэж хэлсэн тий. Тий. Энэ бол үнэхээр үргэлжлэн бид нар дуусан туслаа үргэлжилдэг амьдрал тий. Бид нар даршуулж амьдрч чадж байна уу гэдэг асуулт нь бас ийм хариултыг өгж байгаа итгэгч нар байж магадгүй. Тэ? Би сайн мэдээ тараадаг. Би одоо юу гэдгийг
бурханд үйлчилдэг. Үйлчилдэг Тий. Би одоо дууны багт үйлчилдэг. Би сайн мэдээ тараадаг. Би одоо ингээд одоо бидний багаараа тийшээ явж тэгж сайн мэдээ хүргэн ингэж явж ингэж сайн мэдээ хүргэн гээл тий энэ бидний үгээрээ бурхныг алдаршуулж байгаа гэж ингэж ярьж байгаа одоо итгэгч зөндөө байгаа баг. Тэгээ энийг бид үгүйсгээгүй. Харин энэ нь ариун сүнсээрөө ариун сүнсний хүчээрөө учир нь Үйлс 1:8 ингэж хэлсэн байгаа шүү дээ. Та нар дээр ариун сүнс ирэхэд та нар хүчийг олж бүх ийдвэ самаар тэрч байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэх болно гэсэн шүү дээ. Энэ миний хүч чадлаараа, миний төлөвлөгөөгөөрөө, миний зорилгоороо та нар дээр ариун сүнс ирэхэд та нар хүчийг олж гисэн байгаа зү. Ариун сүнсний хүч чадлаар, ариун сүнсний удирдлагаар, ариун сүнсний тэмээ төлөвлөгөөгөөр ингэж бурхныг алдаршуулж чадж гэнэ үү гэдгээ бас асуух хэрэгтэй байгаа байхгүй тийм байгаас бид өөрсдөө итгэж бид нар ялангуяа үйлчилж байгаа хүн ариун сүнсээ зөв сонсноо, ариун сүнстэй байна уугүй юу гэдэг асуулт ч тавигдах нь шүү дээ тий. давхар бас тэг Ялангуяа төлсөн үү тий. Тийм байна. Тийм. Үнэхээр ариун сүнстэй байгаа хүн бол тэнд үнний ариун сүнс үннээр амьдрах боломжийг хангаж байна. Тэгээд бас ариун амьдрах боломжтой байхгүй. Бурхан өөрөө ариун бурхан. Есүс гэмгүй огт гэмээс өдөрч тунд байхгүй. Тийм ээ? Тэгэхээр жинхэнэ авралыг авсан, жинхэнэ бурхныг таньсан, бурхан дотор байгаа хүнд ариун сүнсээр удирдуулж байгаа хүнд гэм нүгэл хийхгүй. Ариун амьдрах боломж байгаа. Хэрвээ үнэхээр үннээр нь бурхныг таньж мэдээгүй ч юм уу? Одоо бурхны үгэн дотор амьдрахгүй үннээс өөр замаар яваад байвал чинь яаж гэм нүгэлгүй амьдарч яаж ариун амьдарч чадах юм. Боломжгүй. Тэгвэл одоо таны итгэлийн амьдралд хүнд байгаа бол магадгүй ариун сүнсгүй биш үсттэй. Тэ нэг юм тэмцэлдэл мэдээд идэг. Нөгөө Библийг уншчихсан. Энд ч болохгүй, тэр ч болохгүй. Ингэх юм бол би бурхны эсрэж идэх гэдгийг мэдээд идэг. Энийг ялан дийлж чадахгүй байгаа бол магадгүй ариун сүнсгүй байх магадлалтай гэсэн үг бол гэсэн үг хэлж байна гэсэн үг та. Үнэхээр ариун сүнсээр дахин дурсан бол ариун сүнс тэр хүнийг өөрийг нь удирдах, амын удирдах, юм бодлын удирдах, зүрх сэтгэлийн удирдах тий. Тэр хүнийг зөв зүйл хийхэд, бурханлаг үр жимс гаргахад, төслийн замаар явахад, туслаа чиглүүлээд, заагаад, тэгээ сургаад, угаагаад, цэвэрлээд дотроос нь ариун сүнс өөр ажил авчиж байгаа байхгүй. Тэгэхээр аврагдсан уу гэдэг асуултан дээр тийм ээ. Үнэхээр би ариун сүнс миний дотор байна уу гэдэг. Ариун сүнс байхгүй хүн одоо жишээ нь би өөрөө одоо өмнө тэгэл хаан би яриад зүтгэл сүүлчилж जैन тийм бурхныг алдаршуулж जैन гэж зүтгээд л байсан. Одоо ингээд яг ариун сүнсээр удирдуулаад яваад эхлэхээр өмнө сайн мэдгүй байгаа байсан байхгүй. Төөрөлж авсан байгаа. Одоо яг ариун сүнсээр удирдуулаад ингээд яваад эхлэхээр бичигдсэн үг чинь үнэхээр гайхамшигтай тэр илчлэгдсэн үг болж ирж байна. Тэр үг мэд дотор орж байна. Тэр үг намайг өөрчилж байна. Мэдхгүй зүйлийг ухааруулж байна, ойлгуулж байна, засаж байна, залруулж байна. Тийм ээ? Тэгээд гимшүүлж байна. Мэд дотор үнэхээр маш их өөрчлөлт хийж байгаа шүү дээ. Энэ бол яг үнэхээр ариун сүнстэй хүний үнээс гарах тэр жихэн үр жимстэй амьдрал. Энэ үр жимсээр дамжуулан бус хүмүүс ингээд харахтаа үнэхээр бурхныг гэрчилж амьдарч гэнэ үү, алдаршуулж амьдарч гэнэ үү гэдгийг харж байгаа. Яг үнэхээр ариун сүнстэй нөхрөлж, ариун сүнсээр удирдуулна гэдэг бас нэг асуудал бол бас яригддаг. Үнэхээр ариун сүнсийг сонсож чадж гэнэ үү, зүгээр өөргөө сонсчод ариун сүнс гэж бас андуурч ирж гэнэ үү гэх мэтчлэн итгэжтэй. Одоо бид ч гаргаж л байсан юм алдааг. Одоо энэсээ ийм алдаач энэ суралцдаг зүйлс байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээ ариун сүнсээр өсөх тусам бурхан дотор ингээ зөв сүмч болгон дотор итгэлийн ахын дүүс дотор байх тусам хүн өөрөө засагдаад өөрчлөгдөөд ингэж бурхантай илүү дотн харилцах юм байна. Миний дотроос ариун сүнс ингэж ярьж байна. Би өөртөө үнэн зүйл зөв зүйл хийсэн байна гэж нэг урамждаг өдрүүд байна. Магадгүй буруу зүйл хийсэн би өөрөө ч мэдгүйгээр хийсэн буруу зүйлс юм анч сануулдаг ариун сүнс дотроос маань тий гэмшил төтөлж идэг. Ийм одоо гайхалтай сүнслэг энгийн бөгөөд хөнгөн амьдралын талаар бол яриад байгаа тий. Яг үнэ энгийн амьдрал гэж тий. Энгийн гэдэг дээр ярмаар байгаа байхгүй юу? Одоо ингээд
итгэгч нар бэлтгэгдэж байгаа амьдрал гэдэг дээ уучлаарай байгаа шүү тий. Итгэгчид бид нар одоо би бол тэр хүнийх нь нэг байсан л да. Маш их одоо ингээд бурхан бол сүнс гэдэг дээр байгаа л маш их ингээд сүнслэгжээд ирэхээрээ бид нар маш олон одоо бурханыг эрен хайгаад ингээд явж байхдаа сүнс бурхан бол сүнс нэг юм үннийг хайгаад байна шүү дээ. Яг жинхэнэ зам дээр гарах гал ингээд төөрөлдөд хайж байхдаа маш олон хүмүүсийн одоо номлол хичээл суугаад тэгээ тэр хүмүүсийг үнэхээр бурханаас л гэж итгээл одоо тэр гинэн байдал чинь мунхаг байгаа байхгүй юу. Тэгээ итгээд тэр хүмүүсийн үгийг яг л ариун сүнснээс юм шиг яриад байгаа байхгүй мэхлэх сүнс. Яг л ариун сүнс байна гэж бурхны үгийг яриад ахаар ингээл хүлээж аваад байдаг. Тэнгүүт л тэр чинь нөгөө маш их ингээд шашинжуулаад сүнслэгжүүлээд ингээд нэг юм хайгаад явсаар агаад төөрөлдөж яваад зүйлдээ зөхрөлсний эцэст бурхан яг л өөрийг нөгөө эрен хайсан хүнийг бол яг өөрийнхөө одоо байгаа газар авчирдаг гэдгийг бидний одоо олон гэрчлэлээс одоо сонсож байгаа бах тий. Тэнгүүд л яг жинхэнэ ариун сүнстэй жинхэнэ үнний итгэлийн амьдрал гэдэг чинь зүгээр маш энгийн одоо юм байна л гэдгийг л одоо ойлгож ирж байгаа байхгүй юу. Тэгэж амар шашинчихгүй, сүнслэгжихгүй тий. Гэхдээ бурхан хамт байна. А бурханаас имэн ариун сүнсийг хүндлэн үргэлж ариун сүнстэй хамт ингэж амжилж тий. Яг ингэж амьсгалж ирж байгаа байхгүй юу. Тэнгүүд л нөгөө урд нь болохоор нэг шашинжаад ирэхээрээ нөгөө ариун сүнстэй амьдрахгүй ариун сүнс байхгүй бол амьдрал бол зүгээр шашин л болчихж байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр тэнд аврал байхгүй ам байхгүй. Төөрөлдөж явж. Нөгөө бурхан хэлсэн шүү дээ тий. Би ариун байсны адил та нар ариун бай гэж хэлсэн шүү дээ. Бурхан боломжгүй зүйлийг хүмүүсээс юусэн нэхэг байхгүй. Тий. Би зөвхт байсны адил та нар зөвхт бай. Ерөөсө боломжгүй зүйл. Тэгэхээр хүн буцаагаад нөгөө нэг хүн лимчин гим нүгэлтэй ч юм уу тий хүн лимчин энийг хийж чадахгүй штэ гэдэг яг ийм мухардалт хөрөнгүүтэй буцаагаад нөгөө өөрийгөө зөвтгөх нэг зүйлийг ингээд тавьчихад байгаа байхгүй юу? Би л юм чин, би л миний л юу юм чин, би л нэг ийм хүн гэдэг ингээд өөрийгөө ингээд зөвтгөөд яг тэндээ ингээд гарахгүй гэдэг өөрийгөө ингээд гацаачаад. Тэгтэл нөгөө нэг эхлэл ном дээр эхлэл 15:6 дээр хэлсэн байдаг шээ. Тэгээд Авраам эзэнд итгэсэн эзэн үүгээр нь түүнийг зөвхөд тооцоо гэд. Тэнгүүд зөвхт байдал бидэнд юунаас ирхий? Бид нарыг илүү их үйлчлэл хийснээс ч юм уу, илүү их хүнд үйлчлснээс ч юм уу, чист зөв ч юу миний төлөөс өгчэн зүтгэлээ гэж тэр зөвхт байдал биднээс ирэхгүй байгаа байхгүй. Зөв бурханд итгэсэн итгэл, бурхны үгэнд итгэсэн итгэл би та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүд нь гай гамшиг юм сайн сайхны төлөвлөгөөнүүд юмаа гэсэн тэр итгэл бурхны хүүгээр би аврагдсан гэдэг итгэл эзэн надад туслагчийг өгсөн гэсэн тэгээд ариун сүнсэнд итгэж найдах итгэл тэндээс бид нар тэр итгэлээр дамжуулан бид нар зөвхт амьдрах, ариун амьдрах тэр үүд хаалга тэр зүйлүүд нь ингэж нэгдэж ирээд байгаа байхгүй тий. Тэгээд тэр итгэлээрээ бид нар амьдраад явангууд зөвхт болоод ирэнгүүд бид нар жинхэнэ нөгөө бурхныг алдаршуулах, бурхныг гэрчлэх амьдрал маань тэндээс ихтэй. Тий. Бас болж ирж байгаас тий. Яг энэ үйлчлэлээр бурхны асуусан асуулт бол бэлтгэж хүрэж байгаа пасторын хувьд бидний хувьд ч гэсэн маш их нээлтийг бол яг үндэ бол авчирсан. Олон хүн бэлэн биш байна. Олон хүн авралын зөв зам дээр гараагүй байна. Олон хүн өөрчлөгдөөгүй байна л гэдэг асуултыг дагаж бол ийм зүйлс ирсэн. Тэгэхээр бол үнэхээр хүн өөрчлөгдөх ёстой маа, өөрчлөгдөж аврагдах ёстой маа. Тэгээ өөрчлөгдөхөд ийм зүйлсүүд бидэнд бол саад болоод байна. Бид нар ингэж төөрөлдөөд байна. Өөрчлөлт бол ингэж эхэлдэг. Өөрчлөгдөд эхлэхээр бас ийм хөнгөн байдаг гэдэг ингээд гарцтай тэглэхад үсийгээ урамшуул, зоригжуулж, бурхны хэлсэн үгийг дамжуулан ярилцж байгаа ярилцлага маань болж байна тий. За тэгээд энэ сэдвтэйгээ холбогдуулаад дахиад нэмэх зүйл тий. Одоо хэн нэгэнд ийм асуулт төрж болох юм, хэн нэгэнд ийм зөвлөгөө бас би хэлхийг хүсэж байна гэсэн зүйлсээ бол нэмж хэлцгээе тий. Одоо маш үнэн боловч гашуун зүйлс бол үнэхээр бас байна. Олон хүн
амь руу аврал руу ороогүй зөв зам дээр явахгүй байна гэдэг бол үнэхээр харамсалтай. Урт хугацаанд итгэсэн гэдэг чинь бол аврал огт биш юм аа гэдгийг гэрчилсэн хүмүүсүүд байна. Тэ? Үйлчлснээр аврагдана гэдэг. Эсвэл аврагдсан бол аврагдсан гэдэг би үг миний амьдралыг тэр чигтэн одоо сүрүүлсэн юм аа. Энийг гэрчилсэн хүн байна, тэ? Мэтчлэн цаг хугацаа богино маргааш юу болохыг бид мэдэхгүй. Тийм болохоор өнөөдрийн энэ гэрчлэлийг сонсож байгаа хүнд ч гэсэн таны тэ бидний бас хэлж байгаа үгч гэсэн бас очиж байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд итгэж хүмүүсийн хувьд бид нэр голцоо ярьлаа тий. Тэгээд итгэж биш хүмүүс ч гэсэн энэ гэрчлэлийг сонсож байгаа бол нэрээ би нэг ийм гим нүгэл хийсэн юм аа. Намааг нэг аврах намааг энэ гим нүглийг уучлах хүн байна уу? Бурхан байна уу гэж хайж байгаа бол байгаа бидний гим нүглийг бүгдийг нь үүрсэн биднийг ямар ч гимгүйгээр тэ өөрөө өргөл болон өргөгцсөн Есүс байгаа. Тэгээд үнэхээр түүнд итгээрэй гэж бас хэлмээрээ. Тэгээд үнэхээр гайхалтай аврагч эзэн бидний аврагч эзэн байгаа шүү. Тэгээд зөв зам биднийг амьдруу хөтэлдэг тэр үнэн амь зам бидэнд одоо яг энэ цаг үед бидэнд байна тий. Гайхалтай энэ цагийг бас авраараа нэг бодороо гэж бас хэлмээр байна тий. Амен. Матай 7-гийн 21-т гэсэн байгаа шүү дээ. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эсхийн минь хүслийг үйлдэгч нь л орно гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энд эзэн минь гэхэлэр чи хэнд хэлсэн байхаа вэ гэхэлэр итгэгч нарт хэлсэн байгаа үстэй тийм ээ. Итгэгч нарт. Үнэхээр Есүс Христийг эзэн болгож хүлээж авсан хүн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэж хэлсэн л байгаа байхгүй юу? Тийм байгаа зү. Энэ бүр Библи өөрөө хэлсэн байна шүү дээ. Тэгэхээр бид итгэсэн л бол аврагдчихсан шүү дээ гэсэн энэ бардамнал дотор төөрөлдөж болохгүй шүү л гэж уриалмаар байна. Энийг бас хэлмээр байна. Тийм учраас үнэхээр Тэнгэр дэх эсхийн хүслийг үйлдэгч нь орноо гэд Библиэлд хэлсэн байгаа. Тэгэхээр бид нар энэ яг эсхийн хүсэл нь юу болох талаар бид нар те бурхан та нар бидний амьдралаараа намайг та алдаршуулж амьдрч байна уу гэд энэ асуултаас эхлээд зөндөө бид нар ингээд ярьлаа. Тэгээд асуултыг одоо сонсогч нарт үлдээж байна тийм ээ. тий. Хариултыг уу? Тий. Тэгээд эзний хүслийг биелүүлж гэнэ үү? Биелүүлсэн хүн үнэхээр Тэнгэрийн хаанчлалд орно гэх тээ. Тэгэхээр эзний хүсэл гэж юу юм гэхээр Бурхны үг тушаалыг л биелүүлж гэнэ гэсэн үг байхгүй. Хэрэг Бурхны үгэн дотор амьдрахгүй үгийг хэрэгжүүлэхгүй амьдрчлаа бол та эзэн ирлээ аврагдах уу? Бэлэн байна уу? Би үнэхээр яг авралын замаараа явж гин үү? Маргааш нөгөөдөр одоо хэдэн жилийн дараа ч юм уу? Ингээд Есүс гэнт хэрэг штэ. Тэгэхээр бэлэн үү гэдгийг өөрөөсөө байнга асууж ах хэрэгтэй. Хуучин өөрөөсөө гэж бодож байна. За баярлаа. Одоо бусдад үтсэн харснаа гэрчилж тий. Тусан замаа гарсан алтаагааж ярьж байна. Онойгоож ярьж байна. Өнөөдөр олж авсан зүйлээ ч гэсэн гайхалтайгаар хуваалцсан та бүдийг эзэн эвэх болтугай. Бидний гэрчлэлийг үзэж үнтэй хамт байж үннийг дагахыг хүсэж байгаа таныг ч гэсэн эзэн ивэж одоо үнэн зам руугаа хөтлөх болтугай гэж өрөөж байна. Энэхүү гэрчлэлийг Бурхны гайхалтай үйлчлэлийг хийхэд тусалж дэмжиж ажиллаж байгаа гэрчлэлийн багийнхныгаа бас Иесус эзний өрөөлөөр улам улам бэлгэх болтугай гэж өрөөж байна. Бурхны энэхүү гайхалтай үйлчлэлийг дэмжихийг хүссэн хүн бидний доор гарч байгаа энэхүү өргөлийн насанд өрөөж болохыг хэлээд өнөөдрийн эрэлцлэг гэрчлэлийг өндөрлөе тий. Дараагийн гайхалтай гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.